За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ 7 хоногийн мэнд хүргье. За өнгөрсөн 7 хоног жингоо бид нэр Трампын хоригийн асуудал, тарифын тогтоох асуудал те Орос Хятад хоёр хоорондоо хэрхэн тариф тавьж байна, энэ зах зээл дээр яаж нөлөөлж байна гэдэг зүйлийг үзсэн. Дэлхийд дээр ерөнхийдөө бас нэг хоёр том асуудлын нэг нь тарифын хоригийн асуудал, нөгөөх нь болохоор Украины дайм байж. Тэгвэл энэ 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн ням гарагт. За Суми хот гэж байдаг. Энэ хотод бол нэлээд том пууж харвсан юм хэрэг боллоо. За бичлэгийн нийтүүлээ сонирхъя л. Ийм юмсан байна. Бичлэгийн хэмжинтэй. Одоо яг энэ Суми хотод дэлбэрэх тусны дараах процесс. Тэгээ болж байгаагүй юм процессыг бичсэн бичлэг байж. За ер нь бол энэ хараа годомжинд ингээд шууд бууж харагдсан. Пластик бууж харагдсан. Тэгэд баяр болж ирсэн юм шиг байна. Бүтсэн өдөр Суми хотод. Тэгээд энэ баяр болж байгахдаа яг энэ зэрэгцээд бууж харваад хоёр бууж харвсан. Нэг нь сургууль онсон гэж байна. Нөгөөх нь болохоор пластик бууж юм гэдэг тийм. Годомжинд харвсан. Нийтдээ 34 энгийн иргэн нас барж 117 хүн шархацсан гэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. За энэний талаар энэ дээр 7 хүүхэд байсан. Үүний дотор 25 он төрсэн нялх хүүхэд байсан гэдэг мэдээллийг Зеленский хэлж байна. Тэгэхээр энийг Зеленский юу гэж тайлбарласан бэ гэхээр бид нар Оростой бол гал зогсоо хэлцээр хийн гэж яриад Орос энийг бол хоошлуулж төдөлзүүлсний дараах сарын дараа авч буу одоо алын итгүүл ажиллагаа гэж хэлэх гээд байгаа юм да. Хийж гинэ гэж үтсэн байж байгаа. Тэгэхээр иймэрхүү юм болж исэн үү гэвэл за хамгийн сайн санаж 22 оны дайн хийснээс хойш бол Буча хотод бол 400 иргэн нас орсон, 400 иргэний цогц солдсон гэдэг ийм хэрэг бид нар сонсч ирсэн. За энийг бол юу гэдэг Оросын зэрэгүүд гарахтаа бол хомроглон устгасан гэж ярьдаг. Нөгөө талдаа болохоор Оросууд болохоор тий Украинууд бол нэр олохын тулд иймэрхүү хэмжээнийг алчаад бидэрлүү тогсоо гэд. Ер нь бол Украины дайнтай холбоотойгоор гарч буй нас орсон хүний тооны статистик худлаа байдаг. Нэг нь болохоор одоо тий Оросууд нэг тоо хэлдэг, Украин нэг тоо хэлдэг. Тэгээ нас орсон хүнийг бол үндсэндээ юу яж идэг тий бие нэргөө буруутгаж игчидэг ийм хэрэг байж идэг. Энэ хэрэг бол ерөнхийдөө бодтой шууд ингээд бичлэгээрээ гарч ийн л та. Тэгээ өгсөн хүний тоо нь бол 34 гэдэг бол Украинд бол энэ бол нэлээд том цохилт болсон. Тэгээ энэ Буча хотыг ерөнхийдөө сонирхол гэдэг газрын зураг. За Буча гэх энэ Суми хот гэдэг тий. За энэ хот бол Харьковоос 140 км-ийн зайд байдаг. Оросын хилээс бол 30 км-ийн зайтай байдаг учраас иймэрхүү бөмбөгтөлтөнд бол ойр ойрхон өртөх магадaltaй улс хот гэж үзэж болно гэсэн. Тэгэхээр энийг яагаад ингэж шүүмжлээд байна гэхээр яг баяр болж байхад зоригтойгоор энгийн иргэд рүү бууж харсан гэж үзээд. Ер нь ямарваа нэгэн дайнд хэн хохирдог гэхээр хамгийн их хохирдог нь энгэр гэдэг. Бид нар одоо жишээ нь дэлхийн 1 2 дугаар дайнтай холбоотой жишээ нь 2 дугаар дайнтай холбоотой энгийн иргэн байна гэдэг дээр бол цэргүүд бол халздаг. Ер нь бол дайн голцоо цэргүүдийн дунд болж идэг зүгээр золиосонд явдаг мэдээж энгийн иргэд байдаг. Тэгвэл Украин Оросын дайн ч гэсэн ер нь бол цэргүүд байлдах ёстой. Гэтэл Оросын талаас бол тэ энгийн иргэд рүү халтах тэ хоморлон устгах ийм ажлыг хийж гинэ гэдгийг бол Зеленский бол шүүмжилж байгаа. Ер нь бол Зеленский энэ юг юутай холбоотой тэ гал зогсоох хэлцээртэй холбоотойгоор бол найр тавьсан боловч Орос бол эдгээр айхгүй байна. Улмал одоо ингэж бид нөрлөө дайрч байна. Бараг шүн болгон бид рүү 100 гаруй дрон нисгэж байна гэдэг мэдээллийг бол хийж эхэлж байна. За энэ дээр ямар хариу үйлдэл үзүүлж байна гэхээр нүүб бол энэ хэрэг дээр бол тусгай баг гаргаж бол шалгалт хийн гэдэг зүйлийг хийсэн байна. Харин Европын холбооноос болохоор Их Британи болон тэгээ Их Британий ерөнхий сайд болон Францын ерөнхийлөгч Макроны хоёр ер нь бол энэ тэ алын итгүүл ажиллагаа хийсэн. Энийг бол буруу шаасан мэдээллийг хийсэн байна. За яг энэ юутай холбоотойгоор Америкийн байр суурь ямар вэ? Тэ хамгийн гол зүйл нь энэ ихгүй юу? Трамп ямар хандлага хийж байна? Яагаад тэгэхээр
өнгөрсөн 7 хоногоос хойш ярьсан тарифын хоригт одоо 80 гаруй улс болсон тийм үү. Үүнээс нь энэ тарифт ороогүй 3 улс байдаг заа. Ер нь бол яригдаагүй. За хил залгаа Канада болон Мексик хоёрын асуудал бол юу ч байдаггүй. Тариф юм дээр. Дээрэс нь Оросын холбооны улс байдаггүй. Оросд бүр ямар ч одоо юу гэдэг худалдааны цензур гэж тариф бол тавиагүй. Тэгэхээр энэ дээр Трамп бол өөр төлөвлөгөөтэй байсан гэдэг бол хүмүүс харж хэлж байгаа. Эхний төлөвлөгөө нь юу вэ гэхээр Украины дайнтай холбоотойгоор бол найр тавьж те ер нь бол дайн зогсоохоор хилцээр хийхийн тулд Оросыг бол хожуу тавьсан гэж үзээд байгаа. Хоёр дахь асуудал нь болохоор тусдан тариф тавих гээд байгаа учраас түр орхисон. Мөн үү? Гурав дахь асуудал нь мэдээж яг уу дайн дуусгах зорилготойгоор энийг ингэж бол түр хойшлуулсан гэж. За ингээд Трампаас асуусан байна сэтгүүлч. Та энэ сумын хотод болсон дэлбэрэлтийг яг юу гэж бодож байна? Гэхэд тэд маш том алдаа гаргасан гэдэг хариулт өгсөн гэж. За үүн дээр бол үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүн гэдэг байгаа. Тэд нар бол байж болохгүй ёс суртахууныг давсан үйл ажиллагаа сайн гэдэг зүйлийг бол анхааруулж хэлсэн байж. Тэгэхээр энэ дээр Трампын үзэл бодол өөрчлөгдөж магадгүй гэдэг шуум орж ирж байна. Юу гэсэндөө Украины дайн дээр Орос бол үндсэндээ Америкийн одоо тэг сонирхлоор бол хөдлөхгүй байх магадлал өндөр юм байна. За одоо энэ нь шүү дээ. Украины сумын хотод хийсэн талаарх гэдэг ингээд бичлэг бол YouTube дээр бол тавигдсан байж байна. Энэний байр суурь бол тэд бол харамснаа гэдэг зүйл яс. Тэгээд энэний тайлбар дээр юу гэхээр тэгэхээр энэ дайныг би эхлүүлээгүй, би ерөнхийлөгч байсан болвол энэ дайн болохгүй байсан. Энийг өдөөс нь нөхөр бол Жо Байден эднэр хариуцлага явах хэрэгтэй. Ийм санааг бол Трамп бол илэрхийлсэн байж. Maybe энэ асуудлаас болоод Трампын Орос дахь үзэл бодол өөрчлөгдөх магадaltaй. Ер нь бол өмнө ярьжсэн шүү дээ. Дональд Трампын бодлого бол Зеленский бол дайныг өдөөгч, төрөмгийн хэлэгч, дарангуулагч гэж үзэжсэн болвол тэрнээс хойш бол хилцээр хийх гэж оролцсонтой холбоотойгоор энэ үзэл бодлууд бол баг зэргээр өөрчлөгдөжсэн. За үүний дараагаар болохоор 30 хоногийн бол гал зогсоох юм дээр Украинд даваа зөвшөөрөөд Америк тэрэн дээр саашаалтай хандаад за тэгээ энэ саналыг бол мэдээж Оросд тавьсан. Орос болохоор бол 30 хоног гэдэг бол төр зур ийм зогсоолтыг бол хийхгүй гэж хэлсэн. Тэгээ нөхцлүүдээр бол юу хэлсэн бэ гэхээр Зеленскийг зайлуулмаар байна, дахин сонгуул төр засгийн газар тавимаар байна. Дээрэс нь 3 можоо би авч үлдмээр байна гэдэг ийм санал тавиад аль нь тохиролцоонд хүрээгүй учраас энэ хэлцээр талаар болцсон байж байгаа. Яг тэгэхээр Трампын хэлцээр дээр бол гол тавиагүй зүйл нь үүсэн бэхээр энэ хэлцээрийг хийх хугацаа гэдэг зүйл зааж өгөхгүйс учраас энэ хэлцээр одоо хүртэл хийгдэггүй явж байгаа. Яг хийгдэггүй хийгдэж магадгүй үгүй ч гэдэг магадлал дээр нь сумын хотын дээр 34 энгийн иргэн нас орж 117 хүн шархтаж үүндээ тийм үү 25 он төрсэн хүүхэд няраа хүртэл бол өртсөн гэдэг дээр бол маш их харамсаж байгаа. Тэд эндээ харамсах болно гэж хариулж байна. Энэ дээр бол Украины тал дээр бүр нэг бол бүрэн дэмжлэг үзүүлж магадгүй, нэг бол Оросд нэлээд том шахалт үзүүлнэ. За шахалтыг бол бид нар сонссон юу байсан бэ гэхээр хэрв Орос энэ юу хийхгүй болвол 30 хоногт гал зогсох инхий хэлцээр хийхгүй болвол Оросоос нефть авч буй 2 дахь улсуудад бид нар нефть авч байгаа улсад 25-аас 50% тариф оногдуулна гэдэг амлалт өгсөн байж байгаа. Тэрийг хэрэгжүүлж магадгүй гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү зүйл болж байна. Тэгэхээр энэ сумгийн хотын энэ бөмбөгдөлтөгийн дараагаар одоо ямар хариу үйлүүлж Украины дайны бодлого Трамп яаж өөрчлөгдөх үү гэдэг нь зах зээл дээр бол нөлөө гарна. Одоогор бол ямар нэгэн байдлаар сумын хотын бөмбөгдөл дэлбэрэлт нь зах зээл дээр болон алтны айн шиг өсгөж хувьцаанууд үнсэн процесс гараагүй. Яг тэгэхээр дэлхийн нийтээр бүгд худалдааны дайны асуудал анхаарал төвшүүлж авч байгаа. Гэхдээ энэ бол сүүлийн үед болсон хамгийн том одоо бөмбөгдөлт болж хуурж ах шиг байна. Тэгээд цааш та би та нартай энэний мэдээллийг дахиж хүргэх болно.